Эрх зүйн зөрчил. Эрх зүйн зөрчил гэж эрх зүйн хэм хэмжээний шаардлагыг зөрчсөн буюу түүний эсрэг чиглэсэн нийгэмд хор аюултай хууль зүйн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заасан эрх зүйн чадамжтай этгээдийн гин буруутай зан үйл, үйлдэл ба эс үйлдэлгүй. Ийг хэлнэ. Эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн. Нэг тодорхой гэмт үйлдэлийн шинжийн цогц эсвэл эрх зүйн зөрчлийн хууль зүйн ойлголтыг агуулж байгаа үйл баримтууд нь гэмт хэргийн эрх зүйн зөрчлийн элементээр хүлээн зөвшөөрөгдөнө. 2. Гэмт хэргийг хуульд өөрөөр тодорхойлсон учраас гэмт хэргийн үйл баримтын бүрэлдэхүүн нь мөн ялгаатай. Эрх зүйн зөрчлийн субъектив тал гэж эрх зүйн зөрчлийн субъектээс өөрийн гэмт зан үйл, түүний үр дагаварт хандах сэтгэл зүйн дотоод харилцаа юм. Субъектив талын гол шинж нь гин буруу юм. Гин буруу нь санаатай, болгоомжгүй гэсэн хоёр төрөлтэй байна. Санаатай гин буруу нь өөрийн гэмт зан үйлийн үр дагаврыг урьдчилан хардаг, шууд санаа, эсвэл хүсээгүй, шууд бус санаа буюу үйлдэлтэй санаатай, үр дагавартай болгоомжгүй, уг үр дагаварт хүргэдэг. Болгоомжгүй гин буруу нь өөрийн гэмт зан үйлийн хорт үр дагаврыг урьдчилан хардаг ба хүсээгүй боловч түүнээс урьдчилан сэргийлж чадна гэж хөнгөнсгөөр найдаж үр дагаварт хүргэдэг, эсвэл үр дагаврыг урьдчилан харах ёстой байтал харж чадаагүй, хайхрамжгүй хандаж хүсээгүй үр дагаварт хүргэдэг. Эрх зүйн зөрчлийн объектив тал гэдэг нь эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн, нийгэмд хор аюултай зан үйлийн гадаад шинж тэмдгийн нийлбэр мөн. Объектив талыг дараах элементүүд бүрдүүлнэ. Үүнд гэмт хэргийн объект халдлагын зүйл, гэмт зан үйл, гэмт үйлдэл ба гэмт эс үйлдэлгүй, гэмт зан үйлийн улмаас учирсан, нийгэмд аюултай, гэмт хор уршиг эдийн ба оюун санааны болон бие махбодын, гэмт зан үйл ба хор уршиг хоёрын хооронд үүссэн шалтгаанд холбоо юм. Анхаарал хандуулсан танд баярлалаа.